Сайн байцгаана үзэгчдээ та бүхнийхээ энэ оройн амгалан айлтгаж байна. Нийслэл хот Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут айлчлан ирсэн байна. Энэ цаг мөчид мэдээж Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейн ээлжид тохирол үзэгч та бүхнийхээ хүртэл болдог үлээ. Яг энэ цаг мөчид Icon цэгийн болон үндэсний лотерейн албан ёсны Facebook хуудасаар биднийг үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Миний дэргэд 4D, 6D, 642 гэсэн 5 тоглолт маань та бүхнийг хүлээж байгаа. За 3 төрлийн тоглолтууд маань бол 4D маань дотроо 1, 2, 3 дугаар зэргийн тохирлолттой. За харин 6D, 642 гэсэн тоглолтууд бол ангаарын та бүхнийг маань хүлээж байгаа. Энэ цаг мөчид бол мэдээж өнөөдрийнхэн азтнуудыг тодруулахад бид бэлэн болсон байгаа. Гагцхүү үзэгч та бүхэн өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан авч тоглох хугацаа бүгэлснээр оролцох боломжтой байдаг юм шүү. За үзэгчид маань олоолаа бидэнд комментар маш олон тоонуудыг ирүүлээд байдаг. Тэр маань хүчингөө та зөвхөн тоглох хугацаан дээр тоонуудаа бүгэлсэн байх шаардлагатай. За ингээд олон зүйл ярилгүйгээр 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхэн тохирлыг эхлүүлэх болно. Мэдээж энэ бол уламжлал аж тогтсон байдаг. За 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын дүрмийг танилцуулах гэж байгаа учраас үзэгч та бүхэн маань сайн сонсоод аваарай. 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлолтой маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг шилэн хооргонд маань байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 4 удаа давхцсан гэсэн үг юм. Эндээс санамсаргүйгээр 4 ширхэг бөмбөлөг гарч ирэх болно. За тэдгээр 4 ширхэг бөмбөлгийг үзэгч та яг дарааллынхаа дагуу тааж чадсан тохиолдолд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр тавьсан бооцоогоо 500 дахь өсгөж авах боломжтой гэсэн үг юм. За ингээд өнөөдрийн хамгийн ихний тохирлыг явуулах гэж байна. Үүнээс өмнө мэдээж үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За ингээд тохирлоо явуулъя. Шилэн хооргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эндээс 4 бөмбөлгийг үзэгч та таах ёстой байгаа. За энэ 4 бөмбөлийг яг дарааллын дагуу тааж чадсанаар та азсан болгон тухайлбал өөрөнд тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой байдаг. Ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгний дугаар 3. За дараагийн бөмбөлөг буюу 2 дахь бөмбөлөгний дугаар 6. 2 дахь бөмбөлөгний дугаар 6. За үзэгчдээ энэсээ харуулъя. 6 гэсэн бөмбөлөгний манд 6-тай байгаа. 3, 6 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За дараагийн бөмбөлөгний манд дугаар 3. 3 дахь бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 3, 6, 3 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. Одоо харин 4 дахь бөмбөлийг харцгаая. 4 дахь бөмбөлөгний дугаар. За 4 дахь бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм шүү үзэгчдээ. 4 дахь бөмбөлөгний дугаар 6 гэж гарч ирснээр гой хостоонод гарч ирсэн. 3, 6, 3, 6. 36, 36 гэд тайлбарлаж болох юм байна. За ингээд эдгээр 4 ширхэг бөмбөлийг үзэгч та яг энэ дараалалаар нь 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр маань тааж чадсан бол тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм шүү. Маш гоё хэлбэрхэн хостоонод гарч ирсэн болохоор магадгүй азтан тодорсон болоо гэж найдаж байна. Танд баяр хүргэе. За өргөжлөлийн 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг энэ цаг мөчид явуулах болно. За дөрмийн хувьд бол өмнөх тоглолттой яг адилхан. Тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг шилэн хооргонд маань байрлсан байгаа. Эдгээрээс та 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу тааж чадсанаар 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр тавьсан бацаагаа 1000 дахь өсгөж авах боломжтой гэсэн юм. За ингээд шилэн хооргонд яг 40 ширхэг бөмбөлөг байгааг үзэгч та бүхэнийг сайн хянаарай. За эндээс бол 4 бөмбөлөг гарч ирнэ. За ер нь бол нэг цифр 4 удаа байгаа учраас та азийнхаа дуртай тоонуудыг ер нь 4 удаа ч нэг ижилхэн бөглөх боломжтой. 2 удаа давхцуулаад 3 удаа давхцуулаад гээд ер нь бол нэг бөмбөлгийг 4 удаа бөглөх боломжтой байдаг юм шүү. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг тоглож байгаа үзэгчдэд амжилт хүсье. Тоглолтоо явуулъя. За шилэн хооргонд маань мөн адил 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эндээс 4 ширхэг бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломж эзэн болно. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За 3 гэсэн бөмбөлийг үзэгчдээс харуулъя. За монголчууд маань бол 3-ын тоонд их бэлгшээлтэй байдаг да. 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн ба дараагийн бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Дараагийн бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. За 3, 5 гэсэн 2 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За дараагийн бөмбөлөгний дугаар тэг. Дараагийн бөмбөлөгний дугаар тэг. 3, 5, тэг гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн ба. За 4 дахь бөмбөлөг хариугүй гарч ирэх гэж байна да. 4 дахь бөмбөлөгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 2. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын үндсэн 4 бөмбөлөг маань гарч ирсэн байгаа. 3, 5, тэг, 2. 3, 5, тэг,
2 гэсэн дөрвөн бөмбөлгийг үзэгч та яг энэ дарааллын дагуу дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань таач чадсан бол өөрийн тавьсан бацаага 1000 дахин өсгөж авах боломжийн эзэн боллоо гэсэн үг юм а. За ингээд дөрүүдийн 3 болон 2 дугаар зэргийн тохирол тун амжилттай үргэлжилсэн бол одоо харин дараагийн тохирол буюу дөрүүдийн 1-р зэргийн тохирол маань үзэгч та бүхнийг маань хүлээж байна. Тэгэхээр дөрмийн хувьд мөн яг адилхан тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол тэг 1 2 3 4 5 6 7 8 9 гэдэг эдгээр бөмбөлөгнүүд бол 4 удаа давсан гэж та ойлгож болно. Эндээс бол 4 бөмбөлөг мөн санамсаргүйгээр гарч ирнэ. За тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу тааж чадах юм бол өөрийн тавьсан бацаага 2000 дахин өсгөж авах боломжтой. Өөрөөр хэлэх юм бол хүн дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр таны бүлсэн танууд яг таарч явах юм бол та тавьсан бацаага 2000 дахин өсгөж авах боломжтой гэсэн үг юм шүү. За ингээд дөрүүдийн маань сүүлчийн боломж бай дөрүүдийн 1-р зэргийн тохирол үзэгч та бүхэнд хүргэж байна. Та бүхэн маань сайн хянаараа бид нар өнөөдөр бас азснуудыг хамтдаа тодруулж байгаа шүү. За ингээд шилэн хооргон маань мөн адилхан 40 ширхэг бөмбөлийг эргэлдэж байна. Эдгээрээс үзэгч та бүхэн 4 бөмбөлийн хүн яг дарааллын дагуу тааж чадах хэрэгтэй байгаа. Ингээд чадвал та өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжийн эзэн болох юм. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар тэг. Эхний бөмбөлөг байсан бол 2 дахь бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 6. За тэг 6 гэсэн 2 бөмбөлөг одоогоор гарч ирсэн. За дараагийн бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. За үзэгч маань хараараа 6-гийн тооны доор 6-аас 9-ийн тооны доор мөн 6-аас ингэж ялгагддаг байгаа. За дараагийн бөмбөлөгний дугаар 4 дахь бөмбөлөгний дугаар за тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн шүү үзэгчтэй 4 дахь бөмбөлөгний дугаар тэг. За ингэснээр тэг 6 9 тэг. Тэг 6 9 тэг гэсэн дөрвөн бөмбөлөг дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр маань гарч ирсэн байгаа. Тэг 6 9 тэг гэсэн энэхүү дөрвөн бөмбөлийг үзэгч та яг энэ дараалалаар нь тааж чадсан бол дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм шүү. За ингээд үзэгчдэд баяр хүргэе. Дөрүүдийн маань 3 тохирол үзэгч та бүхэндээ тун амжилттайгаар хүрсэн бол өргөжлөлөө миний дэргэд 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирол маань байна. За 6D-ийн маань хувьд бол дөрмийн хувьд бага зэрэг өөр тийм болохоор үзэгчд манаас хянуур сайн сонсоод аваарай. Өнөөдөр бид нар бас маш олон азнуудыг тодруулж байгаа. Тэгээ үзэгчд маань бол фэйсбүүкээр асуусан байсан. Эндээс яг мөнгө хоцсон хүн байна уу гэж асуусан. За эндээс бол яг энэ үнэн бодтой юу, яасан бэйсэн бэ гэдэг хүмүүс асуугаад байдаг. Тэгвэл ер нь бол манай тохирол дээрээс байнгын тогтмол хүмүүс ялдаг. Ялангуяа урмын хонжруудыг бол ирээд авдаг хүмүүсээ. Тэр хүмүүс маань бол их нууцхан ирээд идэг юм шиг байгаа. Тэгээд фэйсбүүкийг та бүхэн гүйлгээд харах юм бол шагналаа авч байгаа хүмүүсийн фото зургуудыг бид бас байрлуулсан байгаа гэдгийг дахин сануулгын зөв болоо гэж бодож байна. За ингээд одоо харин 6D тохирлыг явуулах олон 6D маань бол тэгээс 9 хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлийг бид шилэн хооргондоо байрлуулсан байгаа. За эдгээр бөмбөлөгнөөдөөс маань бол нэг орондын тоонууд маань 6 удаа давхцаад 60 ширхэг бөмбөлөг үүссэн гэж та ойлгож болох юм. Эндээс 6 ширхэг бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. За тэрхүү 6 бөмбөлгийг үзэгч та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь яг зөв тааж чадсанаар 50 сая төгрөгийг хожих боломжтой. За харин үзэгчдийн маань эргэлзээг төрүүлээд байдаг бас нэгэн өөр зүйл нь юу вэ гэхээр дараалал урдаасаа болон хойноос нь та 2 3 4 5 бөмбөлийг мөн тааж чадсан тохиолдолд 15000 за 1500 төгрөг 15000 төгрөг 150000 төгрөг сая 500000 төгрөгүүдээс хожих боломжийг 6D маань олгодгоор онцлогтой юм шүү. Тэгэхээр эндээс бол бас маш олон азнаа төрөх боломжтой гэж ойлгож болох юм. За ингээд 6D тоглож байгаа үзэгчдийн хүлээлт авсан тохирлыг одоо явуулах гэж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хооргон маань одоо бол 60 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн ойлгосон баг. Тэгэхээр 60 ширхэг бөмбөлөөс 6 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. Ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 1. Эхний бөмбөлөгний дугаар 1. За 2 дахь бөмбөлөгний маань дугаар мөн 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За энэ хүн 1 гэсэн 2 бөмбөлгийг буюу 11 гэсэн дараалал үзэгч та яг урдаас нь тааж чадсан бол 1500 төгрөгийн урмын хонжор хонжих боломжтой болж байгаа гэсэн үг юм шүү. За дараагийн бөмбөлөг буюу 3 дахь бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 6. 1 6 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За
дахь бөмбөлөгний дугаар 5, дөрөв дэх бөмбөлөгний дугаар 5. За энэ дөрвөн бөмбөлийг үзэгч та яг энэ дараалал нь тааж чадах юм бол 150 мянган төгрөгийн ацсан болох боломжтой болж байгаа. За харин 5 дахь бөмбөлөг буюу дараагийн бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Энэхүү 4 гэсэн бөмбөлийг 1 6 5 4 гэсэн энэхүү дөрвөн бөмбөлийг урдаас нь дараалал нь тааж чадсан тохиолдолд сая 500 мянган төгрөгийн ацсан болж байгаа. За ингээд 50 сая төгрөгийн ацныг тодруулах 6 дахь бөмбөлөг маань гарч ирлээ. 6 дахь бөмбөлөгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 6 дахь бөмбөлөг буюу 50 сая төгрөгийн ацныг тодруулсан сүүлчийн бөмбөлөгний дугаар 7. За ингээд эхнээс нь танилцуулбал 1 1 6 5 4 7 1 1 6 5 4 7 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Эдгээр бөмбөлөгнүүдийг та үзэгч та дараалал урдаас нь болон хойноос нь тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой болж байгаа гэсэн үг юм шүү. Тэгэхээр үзэгч та бүхэндээ түрүүн тоглолтын дундор тайлбарласан эхний 2 бөмбөлөг бол 1500, 3 дахь нь бол 15000 гэдэг ингэжсэн. За энэ бол мэдээж дарааллын хувьд урдаасаа болон хойноосоо байсан гэдэг үзэгч маань сайн ойлгосон байгаа. За ингээд 6-ыг тоглосон үзэгчдтэй баярлалаа. Өргөжлөлөө миний дэргэд Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерей хамгийн өндөр хонжиртай тоглолтыг одоо явуулахад бэлэн болсон байна. За энэ бол 120 сая төгрөгийг та хожих боломжтой байдаг. 1-ээс 42 хүрлэх цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг шилэн хооргонд байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр бөмбөлөгнүүд ердөө нэг л байгаа гэсэн үг. Тийм учраас та нэг тог нэг л удаа бүглэн гэдгээс санах хэрэгтэй. За эдгээр 42 ширхэг бөмбөлөгнөөс гарч ирэх 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан болно. За харин бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөгтэй за үндсэн 6 бөмбөлгөөс 3, 4, 5 бөмбөлгүүдийг мөн тааж чадсан тохиолдолд үзэгч та урмын хонжир 10,000 төгрөг, за 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг бас хожих боломжтой байдаг юм а. За ингээд олон зүйл ярилгүйгээр 642 тоглолтоо эхлүүлээ. Тэгээд мэдээж тун удахгүй бид шинэ онтойгоо учран залгах гэж байгаа 2016 онд магадгүй 642 тохиоллын маань хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийн аздан болох өнөөдөр үзээд сочиж магадгүй гэж бэлэгшээгээд өнөөдрийнхөө тоглолтыг явуулъя. Шилэн хооргон маань одоо бол 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. 42 ширхэг бөмбөлөгнөөс 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлийг дарааллын хувьд огт харгалзахгүйгээр та тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан болох боломжтой байдаг юм. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 37. За 2 дахь бөмбөлөг гарч ирсэн. 2 дахь бөмбөлөгний дугаар 24. 37, 24 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. За үндсэн 6 бөмбөлөг ихтэй гарч ирсэн. 7 дахь бөмбөлөг бол хамгийн сүүлд гарч ирэх байгаа юм шүү. За дараагийн бөмбөлөгний дугаар 15. 3 дахь бөмбөлөгний дугаар 15. За 4 дахь бөмбөлөгний дугаар 41. 4 дахь бөмбөлөгний дугаар 41. 37, 24, 15, 41 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Одоо харин 5 дахь бөмбөлөг. 5 дахь бөмбөлөгний дугаар 29. 5 дахь бөмбөлөгний дугаар 29. Эдгээр бол давраал огт харгалзахгүй гэдгийг үзэгч маань анзаараарай. За сүүлийн бөмбөлөг 6 дахь үндсэн бөмбөлөгний маань сүүлийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөгний дугаар 18. 6 дахь бөмбөлөгний маань дугаар 18. Бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг шүү. Үзэгчдээ энэ бол бонус бөмбөлөг байгаа. Бонус бөмбөлөгний дугаар 35 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Бонус бөмбөлөгний дугаар 35. За ингээд үзэгчдээ 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг эхлээд дарааллынхаа дагуу танилцуулъя. За 37, 24, 15, 41, 29, 18. Давтаж хэлье. 37, 24, 15, 41, 29, 18 гэсэн үндсэн 6 бөмбөлөг 642 тоглолтын дээр маань гарч ирсэн байгаа. За энэхүү 6 бөмбөлөг бол үзэгч таны тоглох хуудсан дээр хаана ч байрлсан байж олон дараалал огт харгалзахгүй гэдэг та бүхэндээ дахин сануулгын зүйтэй байхаа. За харин өнөөдрийн манай сүүлчийн бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний маань дугаар 35 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Бонус бөмбөлөгний дугаар 35.
За ингээд өнөөдрийн манай тохирол тун амжилттайгаар үзэгч та бүхэндээ хүрлээ. Бид ч гэсэн өнөөдрийнхээ азнуудыг тун амжилттайгаар хамтдаа тодрууллаа гэж бодож байна. Мэдээж даваа лав баасан гаргуудын 17 цаг 30 минутанд Icon Цэгийн болон үндэсний латрын албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ бид тохирлынхаа азнуудыг шууд тодруулж уулздаг билээ. За мэдээж дараагийн маань тохирол болоо баасан гаргийн 17 цаг 30 минутанд эндээсээ шууд хүрэн. Тэгэхээр түрүүн би хэлжсэн хүмүүс маань эргэлзээд ингээд гайхаад байдгаа. Тэгээд хэрвээ та бүхэн яг энэ тохирол маань хэрхэн үнэн бодтой шудраг явагдтыг өөрийн биеэр ирж харахыг хүсэж байгаа бол туул рестораны замын эсрэг талд байрлах манай үндэсний латрын албан ёсны төв байран дээр хүрэлцэн ирэхэд хангалттай юм. За ингээд баасан гаргийн 17 цаг 30 минутын шууд тохирлоороо иргэн уулзлаа. Тэр баяртай үзэгчдээ та бүхэндээ амжилт хүсье.